Тайдын дунд бас ингээ мэрэгчлээ ээж аав сонгоцсон. За тэгээд нэхлэн бодох бүртгэлээрээ явсараад насаараа нэхлэн. Тэгээд магадгүй нэг 6 8 жил ажилласны дараа өө энэ ажил биш юм байна. Тийм хүмүүс зөндөө байгаа хта тий. За тэгээд бас эндээс зөвлөгөө гарч ийн ээж аав нарт зориулаад. Нэг завсарлага жил гэсэн юм байна. За хүүхдүүдээ ингээ өө чи цаг хугацаа алднаа над сургуулаа сон гэсээр байгаа хүүхд чинь буруу 4 жилийн цикл сонгоод би тэнхтэй байгаа над санхүүгийн компанид ажилд ор 40 жилийн мөчлөг эхэлж байгаа. Амьдралын төгс хүртэл. Тэгээд зөвлөх гээд байгаа юм юу юм бэ гэх юм бол завсарлага жил. 1 эсвэл 2 хамаагүй шүү дээ. Яг гэх юм бол дараагийн 40 жилийн шийдвэр гаргаж байгаа учраас яг 1 2 жил бодож болтгүй тийм ээ. Ад шагалтай амьдрах ёстой шүү дээ. Тэгээд цаг хугацаа алднаа гэдэг чинь одоо 1 жил тий 40 жилээр хуваах юм бол эдрээ чи ментортай юу? Монгол бол надад ментор байхгүй. Гэхдээ интернет, YouTube, ном ментор байгаа. Тэрний нэр хин бэ гэх юм бол Naval. Naval-ын видео би өмнө зөндөө гаргаж ирсэн. Та хэд миний видео плейлист руу орох юм бол тэнд бүр ингэ Naval гэсэн нэртэй цуврал байгаа. Сонирхоод үзээрэй. Naval бол миний амьдралыг хамгийн ихээр өөрчилсөн хүний нэг нь. За, Naval шинэ подкаст нь орсон бараг 3 цагийн ярилцлага өгсөн. Энэ дээрээ үнслээд би reaction видео хийх шийдсэн. Өнөөдрийн сэдв юу юм бэ гэх юм бол чи ганц удаа амьдарч байгаа тийм учраас бити алтан дундаж жирийн амьдралыг сонгоорой. Шалтгаан айгүй ойлгомжтой ганц удаа амьдарч байгаа учраас. За энэ тамаатай юм бэ гэх юм бол залуу хүмүүс те их сургуулаа сонгох гэж байгаа. Юуны чиглэлээр сурах вэ? Ямар ажлын байр сонгох вэ? За гэх магадгүй бас ажлын байртаа гарсан чинь ингээ харамсаа те би өөр юм хийх ёстой байна гэсэн эргэлзээтэй шийдвэр гаргаж чадах хүмүүс зориулагдсан энэ видео. За тэгээ би хамгийн сайнаар хичээгээд Naval-ийн мессежийг таад хүргье. Ажилд орцгоо. You have one life, don't settle for mediocrity. Don't settle for mediocrity. And I think the only, people debate intelligence, for example, right? We talk about IQ tests and all that. But I think the only true test of intelligence is if you get what you want out of life. За, чи ухаантай юм уу? Ухаангүй юм уу? Шалгуур нь юу юм бэ гэх юм бол чи амьдралаасаа хүссэн юм авч чадсан уу? Naval энэгээр юу хэлж байна гэх юм бол тэр машин, том хаус, 3 4 тий амралтын газар гих мэт чинь юусоо хэлэхгүй байгаа. Тэр л зүгээр хоосон тий зүгээр машин авсныхан дараа ингээд 7 хоногийн дараа өдөрчдөг. Шинэ iPhone авсныхан дараа өдөрчдөг. Шинэ компьютер авсныхан дараа өдөрчдөг. Гэхдээ урт хугацааны тий сэтгэл хангалуун байлгана гэдэг чинь тий зөв юмас сонгох нь зөв чиглэлээр явах, зөв замаараа явах. Naval тэрийг ярьж байгаа шүү. And there are two parts to that. One is getting what you want, so you know how to get it. And the second is wanting the right things, knowing what to want in the first place. I could want to be a 6'8" basketball player. And За Naval хоёр юм хэрэгтэй гэж байна. Нэгдүгээрт чи хүссэн юм авах чадвартай байх хэрэгтэй. Араас нь хөвгөд хөдөлмөрлөөд тий скиллтэй чадвартай байх хэрэгтэй гэж байна. Номер 2 зөв юм сонгох. Яг гэх юм бол 40 жил нэг карьер сонгосон. За тэгснэ амьдралын эцэст буруу замаар явчлаа. Буруу хүнтэй суучлаа. Тэ? Буруу хүний төлөө ажиллаа гэх юм бол тэ чи хаустай байж магадгүй, машинтай байж магадгүй гэхдээ эцсийн чи харамсаж байгаа юм бол замаараа маш амжилттай явсан байж магадгүй гэхдээ буруу замаа сонгосон байж магадгүй тэ? Энийг бас бодорой гэж. Айгу гүнзгий. I'm not going to get that. So it's wanting the wrong thing. So that's wanting something that you can't get. That's wanting something you can't get. There's also wanting something that you don't want. Yeah, wanting something that's a booby prize. There are plenty of booby prizes out there too, right? I haven't heard that word in about 20 years. Yeah, prizes that are... Тэгээ хоёр төрлийн хүсэл байгаа гэж байна. Тэ. Бид нэр угаасаа авч чадахгүй юм араас явах нь. Одоо жишээлбэл метр 60-тай өндөртэй залуу би NBA сагсчин болно. Худлаа. Чи буруу юмны араас явж байгаа. Чи хэрэг хөдөлмөрлсөн ч тийшээ хизээч очихгүй. Окей? Тиймээс угаасаа худлаа юмны араас нь явах нь чи угаасаа чадахгүй. За нөгөөх нь юу юм бэ гэх юм бол чамд ерөөхдөө зарчим хувьд хэрэггүй юмны араас нь явах. Тэ. За эхлээд Prius авчдаг. За тэгсэн чинь окей машин худлаа юм байна. Crown хэрэгтэй байна. Crown-ы араас яваад. За дараа нь Crown жижигч байна. Prado авцсан. За дараа нь 200 авцсан. За дараа нь 570 авцсан. Дараа нь G авцсан. Тэгээ өнөөс өөр машин байгаа юм. Тэгээ магадгүй Rolls-Royce авч магадгүй. Гэхдээ ингээд хоосон шал утга учиргүй уралдаан буруу юм хүсэх. Тэгээ номер 2 нь. Бас айгу чухал. Тэгээ энийг бодож үзсэн үү? Тэ? Яагаад цалингийн зээл авах гэж байгаа юм? Тэ? Яагаад банктай ярьж байгаа юм бэ? Тэ? Яг хүсэж байгаа юм чинь яг мөн үү? Жишээлбэл маш олон хүмүүс гаруутсаа лизингээр авчдаг. Гэхдээ яг хүсэж байгаа юм мөн үү? Тэ? Жил 3 жилийн дараа тэр шийдвэрээ харамсахгүй юу? Бодож үз. Тэгээ энэ бүх шийдвэр бас мөнгө санхүүтэй холбоотой, тэ? They're just not worth having, or they create their own problems. Well, if you're not careful, you can end up in a place in life not only that you don't want to be, but one that you didn't even mean to get to.
That's if you're kind of proceeding unconsciously. But how many people and usually I think people end up there because they are going on autopilot with sort of societal expectations or other people's expectations. So, or out of guilt or out of like mimetic desire. Peter Thiel has this whole... Тэгээ энэ хоёр юу ярьж байна гэх юм бол хаяа амьдралдаа бид нар буруу автуусан суучдаг. Тэгээ найзуудаасаа болж, нийгмээсээ болж, хүрээлэлээсээ болж тэр автобусын дотор суудсны дараа эцсийн буудалтай очсон чи хүү би хаана буцсан байгаа юм бэ? Тэгээд амьдралаа автопилотоор өөрөө жолоодохгүйгаараа өөр хүний жолоодлого гар явчих юм бол тийм буудалд хүрч магадгүй. Миний мэдхээр 10 хэдэн жилийн өмнө маш олон миний таньдаг эмэгтэйчүүд гинж жирэмсэн болсон. Тэгээд тэр хүнээ зөв сонгосон уу эсвэл зүгээр нэг удаа тэрэлж яваад гол алдсан юм уу гэсэн юм байсан. Тийм бас зүүнээ юм болж байгаа Яг иймэрхүү юм ярьж байна. Тийм учраас хаашаа явж байгааг зөв сонгоорой. Ямар билет авж байгаа юм бити өөр хөндүүлдэ. Ямар автобуст сууж байгаа юм бэ? Сайн судал. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоорой. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. Thing from Renee Girard about how mimetic desires, our desires are picked up from other people, and some of those are automatically baked into society, like go to law school, go to med school, go to whatever, go to business school, or they might be from. Одоо Renee Girard гэдэг чинь сэтгэл зүйчийг ярьж байгаа. Нас барцсан л та. Тэгээд ерөөхдөө Renee Girard юу олж авсан бэ, юу оншилсан бэ гэх юм бол тэр mimetic desire. Тэгээд meme гэдэг үг сонсч ирсэн бол юу юм бэ гэх юм бол тэр дотор бас агуулгдсан байгаа. Mimetic desire юу юм бэ гэх юм бол бусад эмэгтэйчүүд Louis Vuitton цүнх барьж байгаа учраас би ч гэсэн Louis Vuitton-ы цүнх барина. Бусад цэвэр Монгол эр хүн Land Cruiser унж байгаа юм чинь би бас Land Cruiser уннаа. За бусад илүү амжилттай Land Cruiser-оос салж чадсан хүмүүс нь ямар машин ундаг юм бэ гэх юм бол 570 ундаг учраас би ч гэсэн 570 уннаа. Энэ юу юм бэ гэх юм бол өөрөө гаргасан шийдвэр биш. Иргэн тойрон амжилттай эсвэл амжилттай гэж жүжилж байгаа хүмүүс 570 машин 99.1 дугаар гэх мэт чинь барьж байгаа учраас би тэрийг сонгоно. За надад зөндөө найз нар байгаа. 570-тай 99.1-тэй гэх мэт чинь. Тэд нэр happy юу? Happy биш ээ. Яг гэх юм бол өөрийнх нь дотроосоо ундралж байгаа хүслийн дагуу өөрийнх амьдралынхаа шийдвэр гаргаагүй. Яг гэх юм бол иргэн тойрны хүмүүс Rolex цагтай 99.1 дугаартай 570-тай учраас би яг тийм хүн болно. Тэгээд ерөөхдөө эцээдтэй хоосон амьдрал хоосон замаар явна гэсэн. Watching what your friends are doing and the other monkeys are doing, or it might just be what your parents' expectations are. It might be like guilt. Guilt is just society's voice speaking in your head, socially programmed, so you'll be a good little monkey and do things that are good for the tribe. But I think that the best. Тэгээд monkey гэдэг үг хэлж байна тийм. Ерөөхдөө бид нар сармагч. За. Бидний сармагчны бид нар юу нэг бүлэг дотор амьдарч байгаа. Нэг хүрээл дотор амьдарч байгаа. За тэгээд том нөлөө үзүүлдэг хүмүүс нь бидний ээж аав, бидний найзууд, бидний хүүхдүүд, бидний нөхөр, бидний эхнэр, найз охин гих мэдчихлээ. За тэдний хүслийг ингээд сонссоор агаад гэхдээ тэдний хүслийн дагуу явах юм бол бид нэр гимшдэггүй. Тэдний хүслийг биелүүлэхгүй юм бол тэрний араас явахгүй бол бид нэр гимшээд эхэлдэг. Ээж аав намайг санхүүгийн чиглэлээр яваарай гэсэн. За тиймээс учраас би тэрийг сонгосон. Тэр замаараа явахгүй байсан бол би гимших байсан. За тийм учраас тэр шахалтаасаа болж би санхүүгийн чиглэлээр сурсан. Би маш олон нэгтлэн бодох, санхүүгийн шижээчнэстэй уулзч ирсэн. Чи яагаад ажлын байрыг сонгосон бэ? Мэдэхгүй. Нэг харсан чинь сизис сурч байгаа. Тэгээд энэ хүмүүс тэгээд тэр хоос амьдралаараа явна гэсэн. За Навал юу хэлж байна гэх юм бол 200-300 мянган жилийн өмнө сармагчны бүлэг дотор байсан болохоор бусад сармагчнуудыг сонсох нь зөв. Гэхдээ бидний нийгэм өөрчлөсөн. Бидний цаанаасаа генетикээс өгсөн код өнөөдөр хэрэггүй тодорхой хэмжээнд. Outcomes come when you think it through for yourself and decide for yourself. And I don't think people spend enough time deciding. For example, we run on these 4-year cycles. In Silicon Valley, you go join a startup, you vest your stock over 4 years. That's the standard. Okay. In
College, you go for 4 years. High school, you go for 4 years. Some things take longer. You have children, they hit puberty 9 years later. It's like a 9-year cycle until that relationship changes. But we're used to these fairly long cycles, multi-year cycles. Бид нэр шийдвэр гаргалтын дээрээ хангалттай цаг гаргадаг. Өстой хангалттай цаг гаргадаг. За тэгээд юу л жинэ гэх юм бол бид нар ерөөхдөө мөчлөг дотор амьдардаг, цикл дотор амьдардаг. Жишээлбэл их сургуулаа сонгочих юм бол 4 жил дараа бид нар төгснө. Бид нар хүүхдээ болох юм бол тийм манай хүүхдүүд ерөөхдөө 9-10 жилийн дараа арай бие даасан болно. Бид нар мастераар явах юм бол дахиад 2 юм уу 3 жил явна. Карьер сонгочих юм бол ерөөхдөө анхны ахиц тийм алтан тушаал дээшлэх нь бас нэг мөчлөгийн дараа гарч ирнэ. Тийм учраас бид нэр мөчлөгийг дасцсан. Тэ? Гэхдээ which we are committed to things. You go to law school, 4 or 5 year cycle. You go be a lawyer, 40-year cycle. These are very long cycles. The amount of time we spend deciding what to do and who to do it with, very short. Okay. За, санхүүгийн чиглэлээр сурч заяа. За, эхлээд сургууль 4 жил. За, тэгээд санхүүгийн чиглэлээр сурах карьер 45 жил. Okay. За тэгээд би таадаас асууж заяа. Өөрийнхөө мэрэгжил сонгосон замаа тэ хэр удаан хугацаанд сонгосон юм бэ? За тэгээд гимчил бас энэ дээр ороод ирчин заяа. Бид нэр ээж аав нар юу хэлдэг юм бэ гэх юм бол чи цаг хугацаа алднаа. Чи 12 дугаар ингээд төгснөхийн дараа шууд нэг юм сонгоо яваад гэх юм бол чи цаг хугацаа алдна. Харин амьдрал. Тэгэл дахиад шахалт орно. Дахиад ээж аав биднэрт гимшилт өгнө заяа. За ээж аав санхүүгийн чиглэлээр явсан юм чинь чи ч гэсэн санхүүгийн чиглэлээр яваарай. За тэгээд надад нэг түүх санаанд орж байна. 3 жилийн өмнө Баянхонгор аймагт явж байхдаа би нэг залуутай таарлцсан. Программист болъё гэд мэдэрч 86 өндөртэй. За ээж аав нь юу шахаж ийсэн бэ гэвэл заяа. Чи бүх бол. Аав нь шахсан, ах нар нь шахсан, хамаатан цаад нь бүгдээрээ шахсан яваад гэх юм бол тэд нар бүхий удам. Тэгээ хамслаа тэдний бүхий удамд 1.80 м гарцсан нэгч бүх байхгүй данаа 1.70 м хүмүүс байсан. Тийм учраас ямар нэг байдлаар том өндөр улсын цолд ерөөсө хүрч чадаагүй. За тэгсэн чинь удманд ганц нэг 1.86 м залуу гараад ирсэн чинь дөрөн шахалт. Дөрөн хүлээлт. Гэхдээ тэр залуу бол амар ухаантай программист болно. Би Америкт сурна, англи хэлтэй болно. Дөрөн гимшил байсан. Энэ өөрийнхөө түүхий ярихтаа уйлдаг байсан. За надтай бас өөр юу болцсон бэ гэх юм бол тэ 17 нас хүрсэн хэрнээ тэ унтахтаа тэ 7 өнөخت 2-3 удаа орондоо шийддэг гэсэн. Дүүрэн гимшил. За энийг ерөөхдөө Навал ярьж байна тэ. За та хэдийн дунд бас ингээ мэрэгчлээ 100 тэ эсвэл ээж аав сонгоцсон. За тэгээд нэгтлэн бодох бүртгэлээрээ явсараад насаараа нэгтлэн. Тэгээд магадгүй нэг 6-8 жил ажилласны дараа энэ ажил биш юм байна. Тэ тийм хүмүүс зөндөө байгаа хта тий. За тэгээд бас эндээс зөвлөгөө гарч ирнэ ээж аав нарт зориулаад. Нэг завсарлага жил гэсэн юм байгаа заяа. Тий. Хүүхдүүдээ ингээ хөөе чи цаг хугацаа алднаа над сургуулаа сонг гэсээр байгаа хүүхд чинь буруу 4 жилийн цикл сонгоод. За тэгээд дахиад 4 жил диплом авах юм уу? Бид тэнхтэй байгаа над санхүүгийн компанид ажилд ор. Тэгээд 40 жилийн мөчлөг эхэлж байгаа. Амьдралын төгс хүртэл. Тэгээ зөвлөх гээд байгаа юм юу юм бэ гэх юм бол завсарлага жил 1 эсвэл 2 хамаагүй шүү дээ. Яг гэх юм бол дараагийн 40 жилийн шийдвэр гаргаж байгаа учраас яг 1-2 жил бодож болтгүй. Тийм ээ? Ад шагалтай амьдрах ёстой шүү дээ. Тэгээд цаг хугацаа алднаа гэдэг чинь одоо 1 жил тий 40 жилээр хуваах юм бол very, very short, right? We spend, 3 months deciding, 1 month deciding on a job where we're going to be for 10 years or 5 years. And because a lot of discovery is path dependent, where the next thing you find on the path is dependent on where you were on the previous path, you sort of start going down this vector that is a very long distance. People тэгээд ажлын байраа бас яг адилхан тий 1 сарын дотор дараагийн цалин заавалчгүй хэрэгтэй болохоор баг түрээсээ яаж төлөх юм бэ гэсэн янз бүрийн шахалтаасаа болоод заримдаа би ч гэсэн тийм алдаа хийж ирсэн тий ажлын байраас сонгоогүй тухайн ажлын байр бүр намайг сонгоцсон. Тэгээ буруу газар байж таарсан. За тэгээд ямар ажлын байр сонгоцсон, ямар хүмүүстэй хамт ажиллаж байгаа, хүрээлэн бий болж байгаа, ямар танилуудаа болж байгаа. За тэгээ анхны ажлын байр ерөөхдөө дараагийн баг бүх ажлын байрыг дамжуулан сонгодог болдгоо шүү дээ. Тэ. За тэгээд нэг замаар явчих юм бол дараагийн зам, анхны зам маань тодорхойлж байгаа учраас замаа амар боломжтой сонгоорой гэж хэлж байна шүү.
decide frivolously which city to live in, and that's going to decide who their Ямар friends хот, are, what their ямар jobs are, улс, their ямар opportunities, their сургууль, weather, their ямар food supply, найзууд. their air supply, quality of life. It's such an important decision, but people spend so little time thinking it through. I would argue that if you're making a 4-year decision, spend a year thinking it through, like really thinking it through. 25% of the time. Навал юу хэлж байна гэх юм бол за чи 4 жилийн мөчлөгийн шийдвэр гаргаж байгаа юм бол. Окей. Чи 4 жилийн шийдвэр гаргаж байгаа юм бол бүтэн 1 жил бод. За энэгээр юу хэлж байна гэх юм бол бараг их сургуулийг ярьж байгаа шүү те. Тэгээ анхны ажлын байрыг бас ярьж байгаа шүү те. Тийм учраас дадлахуудыг хий. Тэ? Энд нэг 2 сар ажил, тэнд нэг 2 сар ажил. Тэгэхээр нэг энд 2-7 хоног ажил энэ өстө бүтггүй газар байна гэл те. Yeah, exactly. There's the secretary theorem. I don't know if you know that one. Is that computer science. after you've done this many people, pick Correct. the best one of the next however many? That's right. Yeah, the secretary theorem is this computer science professor is trying to figure out how much time he should spend interviewing secretaries and then how long to keep the secretary. За, нарийн бичгийн туслахын теоремыг ярьж байгаа. Ерөнхийдөө би өөрийнхөө хувийн туслах нарийн бичгээ яаж сонгох юм бэ? Энэ дээрээ зүгээр нэг тийм шинжлэх ухааны шийдвэр гаргалтын матриксыг ингээ гаргацсан байгаа. So let's say he's going to have a secretary for 10 years. Does he keep searching for, 1 year, 2 years, 3 years, 1 month, 2 months? What is the optimal time? And it turns out that the optimal time is somewhere around a third. About a third of the way through, you take the best person you've worked with and try to find someone that good or better. So Тэгээд жишээлбэл тэр нарийн бичиг юм уу туслахтай хамтрагчтай 10 10 жилийн хугацаанд хамт ажиллах юм байна гэж бодож байгаа юм бол заяа. Тэ? 3 жил судал гэж байгаа. За гэхдээ 3 жил нарийн бичиг туслага хайна ерөөсөө биш заяа. Тэ? Өнгөрсөн 3 жилийн хугацаанд юм уу 5 жилийн хугацаанд тэ? Энэ ажлын байрыг туслал нь хийх хамгийн сайн чанартай хүн санаанд орж байгаа ах тэ та нар. За ийм хүнтэй хамтарч ажилламаар байна. Магадгүй тэ ажлын байр дээр нэг супер хүн байсан байж магадгүй. Тэ? Тэгээд тийм хүнийг олох хүртлээр хайгаа яв гэж. Тэ? Тэгжиж сайн хүн олноо. Тийм учраас зүгээр нэг анкет хамгийн сайхан бөгөлсөн гадаад сурсан англи хэлтэй хүнийг шууд ажилд авах юм бол тэр сайн туслах болохгүй. Тэ? Окей. Компани гүйцэтгэхлээ бас яаж сонгох юм? Компани хамтран үүсгэн байгуулагч яаж сонгох бас эндээсээ шууд гарч ирж байгаа шүү дээ. by the time you've gone about a third of the way through, you have seen enough that you now have a sense of what the bar is. And then anybody who meets or exceeds that bar is good enough. And this applies to dating, this applies to jobs and careers, this applies generally. But the interesting thing about the secretary theorem is that it's actually not time-based. It's not based on 1/3 of the time. It's iteration-based. The number of candidates. The number of shots you took on goal. That's right. So you... Okay. За тэгээд юу хэлж байна гэх юм бол энэ секретариат юм уу тэр хувийн туслах тий нарийн бичгээс сонгох энэ теорем яаж ашиглах хэрэгтэй юм бэ гэх юм бол тий олон хүмүүстэй танилцаад яв тий мундаг хүмүүстэй таарлтна. За тэгээ яг энэ хүн шиг хүнийг би хайж байна гэх юм бол тэгээ хэмжүүрээ тавь. Босгоо тавь. За тэгээ эзэн энэ цагт тэр босхийг хангах эсвэл давуулан биелүүлэх хүн гараад ирчих юм бол тэр хүнийг ажилд ав. За гэхдээ өдрөтөө нарийн бичиг би сонгохгүй надад туслах хизээ ширэггүй үгүй. Зөвөр энэ теоремийн шийдвэр гаргалтын нэр нь байсан, шошгон байсан. Гэхдээ шошгоны тэр хайрцны цаана бас агуулга байгаа. Энэ агуулгаараа юу хэлэх гээд байна гэх юм бол эхнэрээ нөхрөө бас энэгээр сонгоо. Анхны дэйтэн дээрээ маш хөөрхөн тий дараалаа амар мундаг юм байна. За тэгэл за энэ хүнтэй би сууя. No, илүү цаг хугацаа зарцуулаа гэж байна. За хамтрагч, ажлын байр, анхны захирал бүгдийг нь ерөөхдөө иймэрхүү шалгуураар тий олон захирлуудтай танилцаад яв. За энэ захирал юм байна. Иймэрхүү захирлын доор би ажилламаар байна. За тэгээ ажлын байр хайх нь биш, анхныхаа захирлаа хайх юм байна шүү дээ. Тийм ээ. Want to have lots and lots of iterations. So in that Means that sense, you need to bail out quickly and you need to be decisive quickly. that's right. You need to take opportunities quickly and bail out quickly. Correct. Like if you go back and you look through failed relationships, Тэгээ энэ хоёр ёс юу ярьж байна гэх юм бол тэр 3 жилийн хугацаа тийм чухал биш ээ. 3 жил ерөөсөө шаардлагагүй. Тэр юу ярьж байна гэх юм бол давтамж. Тэ? Магадгүй 2 жилийн хугацаа. За нэг 20 эмэгтэй хүнтэй таарлаа. Дээтэнд явлаа. Зарим таалагдахгүй шууд хайчих. Зарим таалагдлаа амсаад үтсчих. Тэ? Илүү гүнзгий яв. Гэхдээ хизээ нэг цаг таарахаа болчих юм бол хурдхан шиг гараа явчихаа. Тэр 3 юм уу 4 жилийн хугацаанд компаниас сонгохдоо тий олон давтамж тий айл бол олон удаа юмыг амсаж үзснийхэн дараа амтын мэдэрч эхэлнэ ажлын байр.
Тийм учраас энэ компани 3 сар дадлага хий. Дараагийн компанид 2 сар дадлага хий. Дараагийн компанид 7 хоногийн дараа бүтгэв хогийн газар байна. Шууд гараа яв. Тэ? Юу л гээд нэг юм бол энэ амьдралын томоохон шийдвэр дээрээ бид нэр жирэнсэн болох ерөөсө шаардлагагүй. Тэр тэ зарчмын хувьд тэр өөрийнхөө шийдвэрээс үүсэж байгаа хүүхдийг бид нэр ерөөсө гаргах хэрэггүй. Тэ? Зүгээр ажлаасаа гарч болно, хүнээс салж болно, компаниас сольж болно. Тэ нөгөө алт плюс шилжиж болно. Тэ магадгүй их сургууль дээр очоод тэ нэг семестр нэг юм амсад үзчих нөгөө семестр тэрийг туршаад үзчих гэх мэтчлэн туршаад үз тэ амьдралыг юугаар төсөөлөх ёстой юм бэ гэх юм бол Навал хэлдгэргүүгээр нэг супер том их дэлгүүр. За олон дэлгүүртэй. За тэгээ бид нэр тэр супер том их дэлгүүр рүү орчоод анхны таарлцсан дэлгүүр рүү ороод бараагаа сонгохгүй штэ. Тэгээ амьдрал дотор бүх томоохон шийдвэрийг тим зарчмаараа гаргаарай гэж. Probably the biggest regret will be staying in the relationship after you knew it was over. Yep. Exactly. You should have left sooner. The moment you knew it wasn't going to work out, you should have moved on. So in that sense, I think Malcolm Gladwell popularized this idea of 10,000 hours to mastery. I would say it's actually 10,000 iterations to mastery. It's not actually 10,000. It's some unknown number, but it's about the number of iterations that drives a learning curve. And iteration is not repetition. Repetition is a different thing. Repeating is doing the same thing over and over. Iteration is modifying it with a learning and then doing another version of it. So that's error correction. So if you get 10,000 error correction. Тэгээ энэ цаана бүр гүн логик юу юм бэ гэх юм бол error correction гэдэг нь алдаа засах алгоритм. Окей? Тэр юм бэ гэх юм бол чи аль болох олон удаа нэг юм оролдож үзээд алдаа хийгээд за хийсэн алдаагаа засах гэж оролдох юм бол чи олон давтамжтай алдаа хийн. Тэгээ алдаагаа засах гэж хичээгээд байгаа юм бол чи тэр алдаагаа засна илүү туршилттай болно. Би юу чадах юм бэ? Би юу чаддгүй юм бэ? Би юу дуртай юм бэ? Би юу дургүй юм бэ? Окей? За тэгээ магадгүй маш олон хүмүүстэй танилцсныхан дараа хүн таньж эхэлнэ. Маш олон газар ажилласныхан дараа за ийм газарт би ажиллах хэрэгтэй. За тийм учраас тэр давтамжаа ихсэг тэ нэг компанид 2 жил 3 жил мөнхөрснийхэн дараа солих хэрэггүй шүү дээ. Тэгээ дадлагаар ор. Нэг залуу хүн дадлага хийх ёстой тэ. За давтамж алдаа хийх засах тэгээд урт хугацааны карьерийн амьдралын түнш хань ажлын байр амьдрах орн сонгосон байр хөрөнгөлт хийсэн компани гэх мэтчлэн маш удаан маш төвчээртэй яарахгүйгаараа за тэгээ амьдралын тэр их дэлгүүр аль бол олон дэлгүүр лөө орж үзээд зүг барахтаа гарч явах нь Навалаас өнөөдөр хитүүлээ сурсан. Хамт сурсан баярлалаа. Маргааш энэ видеоны төгслийг хитүүлээ хамт бас сонсцгоё.